Орон мэнд хөргөө үзэгчдийн MBC News мэдээллийн хөтөлбөрийн баасан гарагийн дугаар хэлэхэд бэлэн боллоо. Мэдээллийн тавчхныг хүлээн авч үзсэн үү? Иргэн бүр эрсдэлгүй орчинд сарын 1-ний хүрээнд Наранбулаг суманд ажиллалаа. Шинээр төгссөн боловсон хүчин орон нутагтаа ажиллах бололцоо хангалтгүй байна. Аймгийн хэмжээнд улаанбөрх нэвшний 22 тохиолдол бүртгэгдээд байна. Залуу зулцган модыг зөвшөөрлгүй шилжүүлээс суулгасан иргэд аж ахуйн нэгж байгууллагыг ойн тухай хуулийн дагуу хариуцлах хүлээлгэнэ. Согтуу жолоочрт давах арга хэмжээг чангатгана. Next Electronics шин байр 2 суулгал судалтаагаа зарлалаа. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй анхаарлаа хандуулна. Мэдээлж байна. Мэргэжлийн хэлтийн ерөнхий газраас байгаль орчин геолог уул уурхай цацрагийн хамгаалалт аюулгүй байдлыг хангуулах зорилгоор улсын хэмжээнд иргэн бүр эрсдэлгүй аяныг 6 дугаар сарын 2-оос эхлэн зарласан билээ. Аяны хүрээнд мэргэжлийн хэлтийн газраас төлөвлөгөө гаргана. Ажиллаж байгаа бөгөөд Наранбулаг суманд сургалт сурчлагын ажлыг зохион байгуулсан байна. Мэргэжлийн хэлтийн ерөнхий газраас энэ сарын ихээр улсын хэмжээнд иргэн бүр эрсдэлгүй орчинд аян өрнүүлж байна. Өнгөрсөн хугацаанд мэргэжлийн хэлтийн газраас байгаль орчин геолог уул уурхай хяналтын газар аж ахуйн нэгж байгууллага иргэдэд хяналтын утсыг сурчлан улсын байцаагч ашигт малтуудын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг сургалтанд хамруулжээ. Тэгвэл энэхүү аяны хүрээнд мэргэжлийн хэлтийн газрын мэргэжилтнүүд Наранбулаг сумд ажиллаж эрсдлээс сэргийлэх чиглэлээр гаргасан 36 төрлийн гарын авлага зөвлөмж сэрэмжлүүлэх хүргээ ажилласан байна. Аж ахуйн нэгж иргэд мэргэжлийн хэлтийн байгууллагын шинжилэл эрсдэлд суурилсан хяналт шалгалт ил тод байдал дотоод хяналт гэж юу болох талаар мэдээлэл авч цаашдынхаа ажил үйлчлэгэнд ашиглах боломжтой олсондоо талархалтай хандж байсан байна. За Улс аймгийн хэмжээнд 6 дугаар сард иргэн бүр эрсдэлгүй орчинд сарын аяныг байгаль орчин геолог уул уурхай хөдөлмөрийн аюулгүй байдал засрын хяналтын чиглэлээр бол зохион байгуулан явуулж байгаа. За сарын аяны хүрээнд бол нийт 24 ажлыг бол хийхээр төлөвлөсөн байгаа. Төлөвлөгөөний тэгэхээр дагуу бид бүхэн Наранбулаг сумын засаг даргын тамгын газар, засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурал, аж ахуйн нэгж байгууллагад хуулийн байгаль орчны багц үйл тогтоомжоор хүлээсэн эр хүргийн хэрэгжилтийг хангуулах засаг даргын хуулиар хүлээсэн эр хүрэг, иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн минь хуулиар хүлээсэн эр хүргийг бол иргэд аж ахуйн нэгж байгууллагад бол сурчлах, таниулах ийм сургалтыг бол хийгээд ирлээ. Минь сургалтын үеэр бол Наранбулаг сумын аж ахуйн нэгж байгууллага, төсвийн байгууллагын удирдлагуудад бол хяналтын уудсыг сурчлах ажлыг бол зохион байгуулсан байгаа. Минь мэргэжлийн хэлтийн ерөнхий газрын вебсайт руу орж мөн хяналтын уудсыг бол татаж авснаар бол аж ахуйн нэгж байгууллага дотооддоо бол өөрсдөө үнэлээд эрсдлээ тогтоож мөн зөрчлөө ингэж дотооддоо арилгуулах юм бол боломжоор бүрдсэн байдаг. Энэ хяналтын уудсыг бол сурчлах аяныг бол ажлыг Наранбулаг сумд бид өнгөрсөн 7 хоногт хийгээд ирлээ. Цаашид аяны хүрээнд мэргэжлийн хэлтийн газраас гол мөрний урсц бүрэлдэх их усны сан бүхий газрын хамгаалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглагыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, урьдчилсан хяналт шалгалт хийх, аймагт үйл ажиллагаа явуулдаг модон материалын захад үзүүлэх сургалт зохион байгуулах зэрэг олон арга хэмжээг авахар төлөвлөжээ. Дараагийн мэдээ хөргий. Энэ жил манай аймгийн хэмжээнд 500 гаруй шин боловсон хүчин төгсөж ирж байна гэсэн мэдээлэл байна. Тэгвэл эдгээр шин боловсон хүчнүүд мэргэжлийн дагуу ажилд орно гэдэг томоохон асуудал тулгардаг. Энэ талаар аймгийн засаг даргаас ямар бодлого чиглэл барьж ажиллаж байгаа талаар тодрууллаа. Хүн бүрийн амьдрал сонголт хийж шийдвэр гаргах чухал үе гэж байдаг. 4 жил суралцаж эзэмшсэн мэргэжлийнхаа дипломыг өөрчлөөд хүссэн ажилд орох уу, авдрандаа хийчихээ гудамжинд лаа зөвшөөрөх үү гэдэг нь чухал сонголтын үе оюутнуудад ирээд байна. Гэтэл амьдралд хөл тавих гэж буй залуусыг ямар бэрхшээл, ямар боломжтой нийгэм өгдөж байна вэ? Манай аймгийн хэмжээнд жилд дунджаар 500 гаруй боловсон хүчин шинээр төгсөж ирдэг гэсэн судалгаа байна. Тэгвэл аймаг орон нутгийн удирдлагууд шинээр төгсөж ирж байгаа боловсон хүчнээ аймагтаа татах талаар ямар бодлого барьж байгаа талаар тодрууллаа. Оюутнуудаас шинээр төгсөж ирж штэ. Ер нь мэргэжилтэй боловсон хүчнээ одоо орон нутгад ажиллах талаар аймгийн засаг даргаас одоо ямар зүгээс ямар бодлого орчсон ажиллаж байна эсвэл үү? Ер нь л хэцүү дээ. Биднэрт бол ихтэй сургалт өгс одоо 300 гаруй хүн байна ажилгүй. Доотлол 1 диплом, дээдлэн 3 дипломтой. Ажлын байр маань одоо хязгаартай. Тэгэхээр 2 жил хугацаанд бид нэг 3000 гаруй ажлын байр бий болгоод байгаа шүү дээ. Тэглээгээд ажилгүйдлыг шийдэж чадахгүй. Тэгэхээр энэ дээр юу гэхээр бид нэр хөрөнгө томоохон хөрөнгө оруулалтыг оруулж ирж гэж томоохон үйлдвэр үйлчлэгээнүүдийг нээжээж тэгжээж бид нар ажлын байрны асуудлыг шийдэж эхэлнэ. Дээр нь хувийн гишүүдэд дэмжих байх. Хувийн гишүүдэд дэмждэг үйлдвэр үйлчлэгийн цар хүрээгийг нэмэгдүүлдэг. Эднэрээ дамжуулаад ажлын байр бий болгодог. Тим юм руу бид нэгээд ажиллана. Одоо энэ эдийн засгийн нээлттэй форум дуусны дараа аймгийн иргэдүүд засгийн тамгаас маш том бодлого эхлүүлж байгаа бид. Дотоодын нөөц уулзыг яаж ашиглах вэ? Энэ хэцүү үед. Яаж бид нар дотоод ажлын байруудыг байх вэ? Яаж дотооддоо бид нар худалдаж авдаг тоног хөрөмж авах гэсэн юм бэ? Энэ хэмжээгээр бид нар
одоо хяналтын гормоор яаж ажиллах вэ? Дээр бид нар одоо бие биендээ техник түрээсэлдэг тийм ээ. Бие биентэй хамтарч ажилладаг энэ тийм шинэ одоо хэлбэрийг гаргаж ирэх гэж байна. Жишээ нь 3 компани дундаа гурлаа нэг каратай байх хэрэггүй ч. Нэг нь карантай тийм ээ. Нөгөө хоёр нь караны одоо тохироо түрээслээд авчдаг. 3 компани дундаа нэгэн коопштой тийм ээ. Нөгөө хоёрт өгчдөг. Тэгэхээр 3 компани дундаа нэг нь автокредиттэй. Автокредит нөгөө хоёр компани ажиллаа хийчихдэг. Маш олон бодлого юм гарах гэсэн. Одоо ингээд нийтийн эзэмшдэг ямар байх вэ гэдэг. Иймэрхүү олон талын юм болгоо. Ер нь бол манай зорилт бол ажлын байр бий болох. Тэхэнд бол бүс нутагт томох үйлдвэр үүсгэхэд эхлүүлэх. Тэр нөгөө 60 мегаватт 135 газар тосны хайгуул гэдэг маш том төслүүдийг яаралт эхлүүлмээр. Тэгжээл бид нар ажил үйлдэл асуудал шийднэ. Өөрийн хүч хөдөлмөрөөрөө амьдрахаас илүү төрийн албанд орж амар хэлбэрээр мөнгө олох хүсэлтэд залуус олширсан нь нууц бишээ. Цагаан гартаа цагаан замцнууд олшрах тусам чухал хэрэгцээд ажлын байр эзэнгүйдэж ажилгүйчүүдийн тооссоор байна. Манай аймаг орон нутагт шинээр төгсөж ирсэн боловсон хүч нь ажилд орно гэдэг тийм ч амар биш. Өнгөрсөн жил 3,000 ажлын байр бий болгосон ч ажилгүйчүүдийн нэгнээ буурахгүй шинэхэн чадвартай боловсон хүчнүүд орон нутагт ажиллах багасаар байна. Тиймээс аймаг орон нутгийн зүгээс үйлдвэрлэлээ хөгжүүлэх, хувийн хвшлийнхнээ дэмжиж шин боловсон хүчнээ орон нутагт татан ажилуулах талаар анхаарах шаардлагатай байна. Дараагийн мэдээ танилцуулъя. Улаанборхон өвчний тархалт өдрөөс өдөрт газар авсаар байна. Манай аймагт уг өвчний тохиолдол бүртгэдэг байсан ч 5 дугаар сарын 21-ний өдөр Хэргэл сумд бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар 5 суманд 22 тохиолдол бүртгэгдээд байгаа юм байна. Энэ оны 3 дугаар сараас Улаанбаатарт эхэлсэн Улаанборхон өвчний тэгдэлт орон нутагт гарсаар байна. Манай аймгийн хувьд Улаанборхон өвчний 22 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд үүнээс 13 нь Улаанбаатар хотоос ирсэн оюутнууд, үлдсэн нь халдвар авсан хүмүүсийн гэр бүлийнхэн болон эмчилгээ сувлилд явж ирсэн хүмүүс байгаа юм а. Одоогоор хүндэрсэн тохиолдол байхгүй бол Улаанборхоноор өвчлсөн тохиолдолд халдварах, нүдний саллас үрвсэх, хамраас нь соожих, ханиалгах, амны састад улаан хүрээтэй цагаан толб үүсэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Мөн өвчин хүндэрсэн үе дээрх шинж тэмдэг дээр нэмэгдээд нүрнээс эхлээд толбот гөвдрөө тууралт гарч эхлэх бөгөөд ожсоор бүх биеэр гардаг байна. Иймээс эдгээр шинж тэмдэг илэрвэл нийгмийн аралтай нэгдсэн эмнэлгийн халдвартын тасаг тандахыг эрүүл мэндийн газраас зөвлөлөө. За улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 4750 тохиолдол Улаанборхон өвчнөр өвчлсөн байгаа. Манай аймгийн тохиолдолд өвчл ихсэх хандлагатай байгаа. Анхны тохиолдол бол 5 сарын 20-нд гарсан. Өнөөдрийн байдлаар 22 тохиолдол гарсан байгаа. Өвчл гарсан сумууд гэх юм бол Өндөр хангаа, Киргас, Тэс, Завхан, Тарэлэн, Улангом гэсэн сумууд өвчл гарч байгаа. Өвчлийн байдлыг авч үзэх юм бол Улаанбаатар хотоос оюутан сурагчид амлалт тавьж байгаатай холбогдсон халдвар зөөвөрлөгдөн ирж байгаа. Үзэгчтэй анхаарч хэлэхэд бүх үеэр тууралт гарах, өндөр халуурах, нүүрнээс эхлээд бүх үеэр тууралт гарах, халуурах, нус хоожих шинж тэмдэг илэрх юм бол яралтай амны хаалт зөөн халдвартай эмчид ирж үзүүлэх шаардлагатай байна. Тэгэхээр одоо нөгөө вакцинжуулалт явагдсан шүү дээ. Нэмэлт дархлаажуул. Энэний хүрээнд ер нь бага насны өвчлөлөө хүүхдийн өвчлөл ер нь хэрэг. 6 сартаас 5 насны хүүхдүүд дархлаажуулсан. Энэ дархлаажуулсан хүүхдээс бол өвчлсөн хүүхд байхгүй байгаа. Улаанбаатар хотод 5 сартаа 7 сартаа 2 хүүхэд уулчиж эмчилгээ хийлгэсэн. Номын эмнэлэг тэр эмнэлгээс халдвар зөөвөрлөгтөнд ирсэн вакцин хийлгээгүй 2 хүүхэд бол өвчлсөн байгаа. Дархлаажуулалт хийгдсэн хүүхдээс бол өвчлөл гараагүй. Одоо манай аймгийн хэмжээнд өвчлсөн 22 хүний одоо хэдээс хэдэн насных юм бэ? 5 сартаагаас 57 насны хүмүүс бол өвчлсөн байгаа. Тэр хүмүүс одоо ямар арга хэмжээвч ажиллаж байна? Халдвар гарсны өвчтнийг бол халдвартын тасагт тусгаарлаж, голомтонд нь бол тандалт хийж хөл хорой тогтоож байгаа. Голомтоос бол өвчлөл бол гараагүй байгаа. Энэ сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд Улаанборхон өвчний с ижигтэй тохиолдол өссөн дүнгээр 16287 бүртгэгдэж судалгаа хийгдсэн ба үүнээс 723 лабораториор баталгаажсан 2795 нь эмнэлэг зүгээр онцлогдоод байна. Манай аймагт Улаанборхон өвчнөөр өвчлсөн хүмүүс эмнэлгийн хяналтанд байгаа бөгөөд голомтоос дахин халдвар илэрхгүй байгаа юм байна. Дараагийн мэдээг танилцуулъя. Бүтээн байгуулалт олноор хийгдэж байгаа энэ үед ой модноос зулцхан модыг шилжүүлээ суулгах ажил явагддаг. Тэгвэл мэргэжлийн хяналтын газраас үүнд хяналт тавьж холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүй иргэд аж ахуйн нэгж байгууллагыг хөлбөрийн хүсний доод хэмжээг 10-аас 25 дахин нэмэгдүүлсэн хэмжээний торгуул оногдуулан ажиллахаар болсон байна.
Дэлхийн уур амьсгал өнөөдөр шиг ийм дулаан байсан нь хэдэн мянган жилийн өмнө. Бөмбөрцгийн бүхэлд нь өмөрсөн дулаар л өнгөрсөн 30 жилд маш эрчимтэй явагдчихэ. Хамгийн сүүлийн мэдээгээр гэхэд цаг уурын дулаарлаас олж Амтны аймгийн 10-аас 50% нь устдах аюулт хүрээд байна. Түүнчлэн дулаарлаас олж удаан хугацаагаар үргэлжлэх болсон Айгам халуун, Жибути, Солали, Кени зэрэг 11 сая хүнийг өсөж өгөх аюулт хүргээд байгаамаа. Өнөөдөр манай орны газар нутгийн 3/2 нь цэвэрлжиж хуурайшиж байгаа нь тогтогдсон. Харин цэвэрлэлтөд тэмцэх гол арга бол мод будтайрж ойчуулах. Гэвч энэ асуудлаар олон жил яриад үр дүн төрсөнгүй. Жаахан ногоо огтлж хэрэгж хөрөөцөөр дуусгахтаа тулсан байгаль орчны сайд барилгад залуу мод ашиглахгүй байх тухай тушаал гаргаад олон сар өнгөрч байна. Хэрэгждэг хууль биелдэг олон тушаал шийдвэрийн нэг болсоор байна. Тиймээс мэргэжлийн хэлтийн байгууллагаас дараас өргөжлүүлгийг хүргэж байна. За сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд цэцэрлэгжүүлэлт, бүтээн байгуулалтын барилгажуулалтын ажил бол нэмэгдэж байгаатай холбогдуулна. Байгалийн ойгоос залуу зулцхан модыг бол шилжүүлэн суулгах, цэцэрлэгжүүлэлтийн ажилд бол өргөн хэрэглэх ийм байдал бол нэмэгдсэн байгаа. Мөн байгалийн ойгоос авчирч суулгасан залуу зулцхан мод бол арчилгаа, услага, хамгаалт түүгээс бол 1-2 жил ургаад өсөлт ургалтанд бол зогсдог. Ийм үр дүнгүй ажлууд бол ихсэн байгаа. Мөн үүнтэй холбогдуулаад бол иргэддээ сэрэмжлүүлэг болгон хүрэхэд байгалийн ойгоос зулцхан модыг бол шилжүүлэн суулгахдаа аймгийн байгаль орчны газар ой асуудал хариуцсан мэрэгжилтэн сум дундын ой ангийн холбогдох мэрэгжилтэнгээс бол зөвшөөрлийг авсны дараа бол шилжүүлэн суулгадаг байгаа. Мөн зөвшөөрлгүйгээр байгалийн ойгоос зулцхан модыг шилжүүлэн суулгасан тохиолдолд бол ойн тухай хуулийн дагуу бол иргэнд бол хөдөлмөрийн хүсний доод хэмжээг 10 дахин аж ахуй нэгж байгуулах нөхөрлөлийг бол хөдөлмөрийн хүсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөнд төгрөгөөр торгох, мөн тухайн шилжүүлэн суулгасан модных нь хэмжээг гаргаж нөхөн төлбөрийн арга хэмжээ авдаг байгаа. Мөн тухайн модыг суулгахад бол ашигласан техник, тоногт, хөрөмж тээврийн хэрэгслийг бол хураадаг ийм заалттай учраас иргэд аж ахуй нэгж байгууллага төрийн байгууллагыг зөвшөөрлгүйгээр ойгоос залуу зулцхан мод бол авчирч суулгахгүй байхыг бол сэрэмжлүүлж байна. Годамж төслийн хүрээнд социализмын үеэс нааш 30 гаруй жил ургасан моддыг хайр гамгүй сүйтгэх арга хэмжээ явагдаж байна. Годамж төслийг хариуцсан мэргэжилтнүүдээс тодруулахад 2 жилийн дотор ургадаг мод байна гэсэн хариулт өгч байсан. Хэрвээ ганц нэг жилийн дотор ургаж 30 жил ургасан хэмжээний модтой дүүцэн ургадаг ичидийн эмэр мод ургамал байсан бол улаангом ногоон төгөл баймар. Хамгийн гол нь эргэтэн дарахтнууд нь олох ашиг бодлого ой модыг хайрлах ухамсараа дэвшлүүлэх хэрэгтэй байна. Дараагийн мэдээг танилцуулъя. Амралт аял зугаалгын цаг ихсэнтэй холбоотойгоор машинда архитан согтуугаар жолоо барих явдал нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс хөдөлгөөний айлгой байдлын хангах тасгаас байнгын шөнийн нэргүүл ажиллуулж хяналт шалгалтай чангатах нь ажиллахаар болсон байна. Хөдөлгөөний айлгой байдлыг хангах тасгаас мэдээлэл хийлээ 6 дугаар сарын 7-наас 6 дугаар сарын 19-ний байдлаар 18 жолоо согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодж явахад нь саатуулжээ. Хэвлэл мэдээллийн байгууллагаар байнгын анхаарал саналгыг хүргэсээр байхад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодж өөрийгөө болон өрөөлийг эрсдэлд оруулж байгааг жолоочор маань өдийг хүртэл ухаарахгүй байгаа л та. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 6-аас 2 жил хүртэл эрхийг асаж жолоодох эрхээ асуусан үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол захиргааны тухай хуулийн дагуу 7-аас 30 хоног хүртэлх баримтлагын хариуцлага хүлээлгэх журамтай гэж 6 сарын 8-ны өдрийн байдлаар 8-наас 19-ны өдрийн байдлаар хөдөлгөөний аюулгүй хандлагаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 жолооч бус зөрчлөөр 18 жолооч нийт 32 тээврийн хэрэгсэл төр задлагдсан байна. Цагийн төр задлах хооронд 12 жолоочийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 жолоочийн 8 жолоочийн эрхийг хасч 4 жолоочийг дөрөвний сум дунд шүүгээр баримтлах арга хэмжээ оруулсан байна. Тэгэхээр годамж төстэй холбоотойгоор одоо зам бас хаагч байгаа шүү дээ. Энэ дэр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа юм? За годамж төстэй зам засварын ажлууд явагдаж байгаатай холбогдуулж хөдөлгөөний эрчим дээш нягтрал ихсэж байгаа. Төв замууд болон тууш замуудад энэ дээр зохицуулагч нар ачаалттай газруудаа хүчээ хуваарлж ажиллаж байгаа. Сүүлийн үед тэгэхээр бас эргүүлт тойруулах ажлуудад зуны цаг гэлцээ өргөн долоон цаг ирсэн байгаа шүү дээ, тийм ээ. Аял зугаалгаас эхэлсэн. Энэтэй холбоотойгоор ер нь ямар зөрчил гарч ийн вэ? Өргөн долооны цаг ихсэж байгаатай холбогдуулж нийт иргэд маань хөдөө оронд нуурын хөө хэрэгс нуур ус нуурын чиглэлд аял зугаалгаар их явж байна. Энэ дээр бол арх согтуулагын зүйл хэрэглэхгүй байх. Байх зам төрийн бас урт сэргэл зорилгоор манай тасгаас шөнийн 2 эргүүл ажиллаж байгаа. Шөнийн өглөөний тэг 5 цаг хүртэл эргүүл явж байна.
Энтэй холбогдуулж бас сүүлийн үед цогтворгондоо энэ зүйл хэрэгэлсэн жолоочны та буур хандлагатай байна. Буур хандлагатай болж байна. Мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангах тасгаас мотоцикл нэгц арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд орон нутгийн зам мотоциклын иргэд осолдож гэмтэх хамгаалах хэрэгслүүгээс болж эрүүл мэндээрээ хохирох явдал гарсаар байгааг хэллээ. Тиймээс мотоциклтэй иргэдийг хамгаалах хэрэгсэлтэй А ангиллын эрхийн эмнэлэгтэй хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. Мэдээллийн хөтөлбөр бизнес мэдээний цагаар үргэлжилж байна. Next Electronics-ийн хамт олноос ард иргэдтэй зориулан шин байр 2 суглаад худалдаагаа энэ сарын 12-ноос 8 дугаар сарын 22-ыг дуустал зарлаа. Тиймээс увсчууд та бүхэн энэ суглаад худалдаанд оролцож азаа үзэх боломж нээлттэй байна. Next Electronics компани шин байр 2 суглаад худалдаагаа 6 дугаар сарын 12-ноос 8 дугаар сарын 22-ны хооронд зарлаа. Энэ хугацаанд та Супер Азийн шин байр нийцэн болохоос гадна 12 хэрэглэх Samsung брендийн цахилгаан барааны эзэн болох юм а. Суглааны тохирол 2015 оны 8 дугаар сарын 22-нд боловсрол телевизээр супер шагналын төлөө өрсөлдөх 12 асныг тодруулах юм байна. Нийт өвсчүүдээ энэ өдрийн мэндийг дэвшүүлээ. Манай Next Electronics компани увс салбарын хамт олон маань үйлдвэрлэл өрсөлдөлт хамааруулан онцгой тийм сурпрайзуудыг барьсаар байгаа. Манай энэ удаагийн увсчин хэрэглэгчтэй зөрүүлэн барьж байгаа билег гэвэл та бүхэн 6 сарын 12-наас 8 сарын 22-ны хүртэл манай Next-ийн дэлгүүрээр Samsung брендийн бараа бүтээгдэхүүн худалдаа авсан товлтол болгонд нэг ширхэг суглааг бэлгэлж байгаа. Ингэснээр та бүхэн 8 сарын 22-нд Samsung-ийн электрон бараа 12 ширхэг шинэ байрны эзэн болох тийм боломжтой юм а. Та бүхэн 8 сарын 22-ны хүртэл манай дэлгүүрээр дэлхийн тэргүүлэгч Samsung брендийн бараа бүтээгдэхүүнийг хамгийн өргөн сонголтоогоор хамгийн том бэлэг урамшуулалт нэмэлт суглааны хамтаар авах боломжийг манай хамт олон та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн манай шинэ байр 2 буюу суглаат худалдааны онцлог маань Samsung брендийн та пэйж зурагт гээл янз бүрийн бараа худалдан авах боломжтой. Түүнээс үнийн дүнгээс хамаарахгүйгээр зөвхөн бараа бүтээгдэхүүн тус бүр дээр нэг ширхэг суглаа байгаа учраас та бүхэн ацтан болох боломж маш өндөр юм а. Samsung брендийн онцлог маань гэвэл дэлхийн тэргүүлэгч брэнд байгаа. Дэлхийн нийт электрон барааны зах зээлийн 20% дангаараа эзэлдэг. Монгол дахь Samsung брэндээ албан ёсны борлуулагч дилер компани бол манай Next Electronics байдаг. Та манай Next Electronics-аас Samsung-ийн хамгийн сүүлийн үеийн хөргөгч, смарт зураг, тоос зурагч, пэйж гээд бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг хамгийн өргөн сугалт, хамгийн хямд үнээр авах боломжийг манай хамт олон та бүхэнд хүргэдэг байгаа. Ингээд та бүхэн Next Electronics-аас шинэлэг бүхнийг хамгийн хямд үнээр хамгийн том бэлэг урамшуулалтаагаар худалдаа авах бас суглааны хамтар худалдаа авах боломжийг манай хамт олон та бүхэнд хүргэж байна. Та бүхэн өргөнөөр ирж үзүүлээрэй. Та бүхнийгээс 3 жилийн баталгаат хугацаатай хамгийн хямд үн, том бэлэг урамшуулал бүх банкны лизингийн үйлчилгээг Next Electronics-ийн увс салбараас авах боломжийг бүрдүүлээд байна. Хэсэг реклам сурталчилгааны дараа MBC News мэдээллийн хөтөлбөрийн үргэлжлэлийг хүлээн авч байна.